Сайн байцгаана уу? Та бүхэндээ би өнөөдөр сүйтэй будаа нэг сонирхолтой арга зааж өгье. Энд их иддэг, хүүхдүүд маш их дуртай иддэг. Томчуулж шалгаагүй, зарим нь десерт маягаар иддэг. За энд юу орох вэ гэхээр цагаан будаа, бор будаач хийсэн болно. Гэхдээ цагаан будаа хийвэл зөөлхөн байдаг. Будаагаа маш сайн угаагаад, цагаан ус гарахгүй болтол маш сайн угаагаад чанан тэгээд манайхан болохоор сүйтэй будаандаа ихлээр усаар чанаа дараа сүү гэдэг. Их удаан сүүнд чанаа. Тэгээд 1 литр сүү тэгээд энэ цинк гэж ярьдаг, синемон гэж ярьдаг. Манайхан нэг сүүлийн маш их мэддэг гэсэн болоо. Энэ одоо энэ зурган дээр байгаа шиг модных нь үнэтэй холц. Энэ маш эрүүл мэндэд сайн. Зарим хүмүүс өглөө үлгэн дээр усан хийж уугаад байдаг юм лээ. За тэгээ бага хэмжээний бор сахар та бүхэн өөрсдийнхөө үлснээр тэгээд алюминий нугш орно. Би өөрөө хийгээгүй учраас энэ био марк авсан байна. Энэ болгон зөвхөн шахас нь ордог, ямар ч элсэн чихэр ороогүй байдаг. За сүйтэй будаа маань иймэрхүү болно. Сүйтэй будаагаа босгож байхдаа байнгын хутгах хэрэгтэй. За тэгээд болоод ирэхээр дээр нь бага хэмжээний сахар, давсаа нэмээд тэгээд за бэлэн болсон сүйтэй будаан дээр одоо ингээд сахар нөгөө цимт хоёроо, синемон хоёроо хойлоод ингээд цацаж өгөөд тэгээд дээр нь алюминий нугшаа хийгээд амттай байдаг. Энэ маань зуны улиралд юм маш хөнгөн хоол болж өгдөг.